Hansa брендийн 65 литрийн багтаамжтай шарах шүүгээтэй 4 ширэмтэй босоо билетийн ажиллагааны зааврыг танилцуулъя. Хэрвээ та босоо билетийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. Босоо билетийг ашиглахын өмнө сав баглаа бодлыг нь бүрэн авч 25 ампераас дээш хүүдэлтэй даацын вилк холбох шаардлагатайг анхаарна. Босоо билетийг тогон залгах үед дэлгэцэн дээр цаг анивчиж эхлэх бөгөөд та энэ цагийг гэрийнхээ цагтай тааруулах ёстой. Цагаа тааруулахдаа 2 диш харсан суман дээр дараад удирдлаган дээр байрлах цагны голын цэг анивчиж эхэлснээр та 2 диш харсан сумны тусламжтайгаар гэрийнхээ цагтай тааруулаад баталгаажуулна. Энэхүү босоо билетийн шарах шүүгээ нь үндсэн 8 горимтой ба урьдчилан халаах, гисгээг, сэнстэй дээрээс шарах, супер грил, доороос халаах, дээр доороос халаах, дээр доороос сэнстэй халаах горимуд байрлаж байна. Мөн шарах шүүгээг ажилуулахын өмнө үйлдвэрийн үнэр болон бохирлыг нь заавал ялгана. Үүний тулд дээр доороос халаах горимыг сонгож 250 Цельсид 30 минутын турш хоосон ажилуулах шаардлагатай. Энэ үед өрөөний агаар сэлгэлтийг сайтар хийх ёстой бөгөөд ажиллагаа дуус шарах шүүгээ хүрсний дараа чихтэй зөөлөн даван алчуураад доторх бохирлыг нь арчиж цэвэрлээрэй. Горимоо ашиглахдаа эхлээд горимоо сонгоод өөрийн хүснээрээ температур болон цагаа тохируулах боломжтой. Шарах шүүгээг цэвэрлэхдээ 250 мл усыг гүнзгийлэлсэндээ хамгийн доод түвшний тавир дээр байрлуулан 50 Цельсид доороос халаах горимыг сонгон 30 минутын турш ажилуулна. Дараа нь та шарах шүүгээг хүрсний дараа доторх хэсгийг зөөлөн даван алчуураар цэвэрлэж аваарай. Харин хаалгыг салгаж цэвэрлэхдээ нугсан дахь түгжээг тайлж хаалгыг нь мултаж авах бол хаалганы шилийг цэвэрлэхдээ хаалганы 2 хажуу талд байрлах түгжээг нь тайлна. Үргэлжлүүлээд босоо билетийн ширэмний ажиллагааг танилцуулъя. Энэхүү босоо билет нь төрөл бүрийн сав ашиглах боломжтой керамик ширэмтэй бөгөөд 1-3 түвшинд халтыг нь тохируулж болно. Та халтыг нь эсрэг тохиолдолд тухайн сонгогдсон ширэмний товчлуурыг баруун тиш, багасгах тохиолдолд зүүн тиш 1 удаа эргүүлнэ. Сонгогдсон ширэмний температур 50 Цельсиэс их болох үед харгалзах ширэмний индикатор цонхонд гэрэл таснаа. Ширмийг унтрахдаа ширэм тохируулах үйлдэлийг давтан хийнэ. Ширэм унтрсны дараа халуун байгааг илтгэх индикатор цонх гэрэлтэй байх ба ширэм хөөрж температур буусны дараа гэрэл нь ялна. Хэрэв та тавцан билетгээ дахин ажилуулах шаардлага гарвал халуун ширмээ ашиглан эрчим хүчээ хэмнээрэй. Энэхүү тавцан билет нь керамик хүчээр сав болохгүй бөгөөд та хавтгай уралтай ширэмний диаметртэй ижил хэмжээтэй савыг сонгох хэрэглээрэй. Хэрэглэгч танд Hansa брендийн FCCW 682033 босоо билетийн ажиллагааны зааврыг танилцууллаа.